Тэгэхээр Octolearn London School гэж нэрлсэн шалтгаан маань бол мэдээж Octolearn гэж компани маань бол одоо хэдэн жил үйл ажиллагаа явуулж байна. Яагаад заавал London School вэ гэсэн бэхлээр би бол ер нь бол Londoner гэж ярьдаг. Уугуул Лондон хүн гэх юм уу. Тэгэхээр би Лондонд өөрөө ерөнхий боловсролын сургуулаа төгсөөд Лондонгийн их сургуулийг төгсөөд Лондонд олон жил ажиллаж амьдарч байгаад ирсэн. Тэгэхээр Лондон гэдэг хотын соёл, боловсролын систем тэр бүх зүйлийг бол ер нь бол хин хүнээс илүү сайн мэднэ гэсэн үг. Тэгэхээр ер нь Монголын ихэнх сургуулиудын дутагдaltaй тал гэх юм бол хүүхдийг яг сайн хэмжиж чаддаггүй. Хэмжиж чаддгүйгээсээ болоод яг төгсөхдөхөд эрэхт нь яг тэр амлж байгаа IELTS-ийн оноо гэх юм уу, яг тэр дүнд нь бол хүргэж чадахгүй байдаг. Тэгэхээр бид нар бол хүүхдүүдийг тогтмол хэмжиж яг хаана явж байгааг нь тодорхойлоод юун дээр ажиллах ёстойг нь маш сайн чиглүүлээд тогтмол хэмжиж яг хаана байгааг нь мэдж явах учраас дараагийн шатанда яаж хүрэх вэ гэдгийг нь маш тодорхой мэднэ гэсэн үг. Тийм учраас бид нар хүүхдүүдийг ер нь бол 10 дугаар ангид төгсөхөд нь аль хэдийн тэр өндөр IELTS-ийн оноог нь бол авчихсан төгсгөн гэсэн үг. Тэгэхээр тэр хүүхэд бусад зүйлс дээрээ санаа зовно гэсэн үг. Жишээ нь эсээгээ яаж бичих үү? Яаж тэр сургуульд орох voluntary нийгмийн хөгжлийн ажлуудыг яаж төслүүдийг хэрэгжүүлэх үү гэдэг тал дээр нь бас давуу тал болгож ажиллана гэсэн үг.